За хуульчин хариулт нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 22-ны дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хуульчин хариулт нэвтрүүлгийг хуульчин хариулт Facebook хуудастай болон за өмгөөлийн цэцэн хуульч консалтинг хуулийн фирмтэй хамтран бэлтгэдэг. За өнөөдрийн хуульчин хариулт нэвтрүүлгийг надтай хамт хөтлөхөөр өмгөөлийн цэцэн хуульч хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Зол Заяа студид ирсэн байгаа. За ингээд өглөөний минь Золоо. Чиний юг асаагааг. За өглөөний минь. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Аха. За өнөөдөр өмнөх дугаараар бол ерөнхийдөө 3 сарын 8-нд буюу тий мартын 8-наар хоёлоо дугаар хийсэн. За одоо өнөөдөр хоёлоо ямар сэдвийг сонгосон байгаа вэ? За өнөөдөр ер нь бид нар ихэнхдээ бол нөгөө хилцэл хүчин төгөлдөр бус хилцэлтэй холбоотой сэдвүүдийг бол сонгож өмнө нь ярьсан. За одоо ерөнхийдөө бол энэ эзэмших эрх, өмчлөх эрх гэдэг сэдвүүд рүү ер нь орё гэж бодож байгаа юм. Тийм бас тодорхой бага хэмжээний энэ бол мэдээж том сэдвүүд бага хэмжээний мэдээллүүдийг өгөө гэж бол зорж байгаа. Өнөөдрийн сэдв бол эзэмшил гэдэг. Эзэмшил тийм ээ. Иргэний хуулийн 80 дүгээр зүйл заасан эзэмшил гэж юу вэ? Эзэмших эрх яаж үүсдэг вэ гэдэг талаар. Иргэдэд нөгөө илүү ойлгомжтой болгох үүднээс хоёлоо нөгөө илүү их нөгөө хуулийн хэллэгийг орхиод тий. За яг эзэмшил гэхээр чамд юу санагдаж байна тий? Ер нь иргэдэд юу санагддгийг эзэмшил гэхээр тий. Энэ талаар хоёлоо энэ талаас нь яриагаа эхлэе тий. За ер нь бол эзэмшил гэж юу юм бэ? За эзэмшил гэдэг бол ер нь хүсэл зоригийн дагуу. За ямарваа нэг юмны эрх. За эд юмсыг хууль ёсоор мэдлэлтэй авах замаар бол эзэмшил маань одоо үүсэж байгаа гэсэн үг. Гэхдээ одоо хууль ёсны дагуу шүү дээ. Хууль ёсоор өөрийнхөө эзэмшилд авж байгаа тэр одоо процесс бол ерөнхийдөө бол ингээд эзэмших эрх тэр хүнд үүсэж байна. Тухайн эд юмс, эд хөрөнгө, за эд хөрөнгийн эрх. Энэ нь бол одоо нөгөө талынхаа хүний хүсэл зоригоор аль эсвэл хууль ёсоор тухайн хүний одоо яг мэдэлд очихыг л эзэмшил. Тухайн хүний мэдэлд очих. Тухайн хүн тэр одоо зүйлийг одоо захиран зарцуулаад тэгтээ мэдээж хязгаартаагаар аль зүйл бол одоо бас бүрэн байдлаар ингээд захиран зарцуулах эрх нь ингээд үүсэж байгаа тохиолдолд тэр тухайн хүний одоо мэдэлд буюу эзэмшилд очиж байгаа энэ одоо процессор л эзэмших эрх маань үүсэж байгаа гэж бол үздэг. Хуулинд байгаа гэж тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр яг хууль ёсоор мэдэлтэй авах замаар эзэмшил үүснэ гэдэг байгаа шүү дээ. Эн чинь нөгөө төгөөр бол үр дагавар үүсгдэг тийм ээ. За ямар үр дагавар үүсгэх вэ гэх юм бол нөгөө шаардах эрх буюу тухайн одоо хууль ёсны дагуу авсан юм чинь аваад өөрийнхөө эзэмшилд авсан юм чинь тэрийг нь бусад этгээд хууль бусаар авах юм бол тэрийг шаардах эрх үүсдэг байна шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр яг ийм байгаа учраас одоо хууль ёсны ёсоор мэдлэлтэй авах замаар эзэмшил үүснэ гэж хэлээд байгаа. Тэрнээс биш одоо хэрвээ хууль бусаар эзэмшилтэй авсан байх юм бол энэ бол эзэмшил бол биш байх нь шүү дээ. Биш. Тэгэхээр энийг бол одоо эзэмшил мөн болохыг тогтоолгох, за мөн эзэмшилтэй авсан болохыг тогтоолгох, за мөн эзэмшилтэй авснаас үүсэх үр дагавар буюу бусад этгээд өөрийнх нь тэр шударгаар олж авсан эзэмшлийг нь одоо хууль бусаар авсан байх юм бол тэрийг бусдаа шаардах эрхийг үүсгэхээр ийм онцлог байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотой одоо бидэрт айгүй олон кейсүүд тулгардаг те. За хуульчнаар биднэрт бол маш их кейсүүд тулгардаг. За тэгэхээр нөгөө эзэмшил үүсэх, за өмчлөх эрх үүсэх гэл ингээд хуулийн дээр байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр өмчлөх эрх, эзэмших эрх хоёрын ялгаатай юм байна уу? Тэ нэг ялгаатай зохицуулт байгаа учраас хуулийн дээр тус-тусдан заагаад байгаа. Тэрний ялгааг ярьж өгөх үү? За та ярих уу? Би ярих уу? За би асууж байгаа учраас чи тайлбарлаж өгөх. За окей. Тэгэхээр ингэж байгаа. Ер нь бол шулуухан ойлгоход бол одоо нэг тийм элдв янзын хууль дуртахгүйгээр ойлгоход бол ерөөсөө хугацаатай байгаа бол эзэмшил, хугацаагүй байгаа бол өмчлөх эрх л гэж ойлгох. Эзэмших эрх, өмчлөх эрхийн гол ялгаа л энэ. Хугацаатай хугацаагүй гэж. Гэхдээ хугацаагүйгээр эзэмших эрхийг бас олгодог ийм зохицуулт бий. Гэхдээ хугацаагүйгээр эзэмших эрх нь болвол одоо бусдад өөр итгээдэд тийм ээ тэр эзэмшлийн зүйлийг эзэмших эрхэл зархаас биш тийм ээ эзэмших эрхэл зархаас биш
тэр эрхийг л зархаас биш тухайн одоо эд хөрөнгөнд гэх юм уу тухайн одоо тэр эзэмших эрхээ зараад байгаа тэр одоо нэг зүйл байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр зүйлийг нь одоо тодорхой хэмжээгээр үнэлэх за яг өмчтэй адилтгах тийм одоо үнэлгээ тогтоох тийм боломж бол байхгүй болчдөг. За тэгэхээр энэ дээр бол яг одоо айгуу чухал юмнууд үүснэ л дээ. Юу гэхээр за өмчлөгчд бол шудраг өмчлөгч гэдэг юм уу те шудраг бус өмчлөгч гэдэг ойлголт бол байхгүй. Өмчлөгч бол нэг л байгаа те нэг л байгаа. Хууль ёсны дагуу улсын бүртгүүлээд авцсан байгааг ойлгож байгаа өмчлөгч гэдэг. Гэтэл эзэмшил дээр шудраг болон шудраг бус эзэмшигч гэж гарч ирдэг. Тэгэхээр шудраг эзэмшигч гэдэг нь юу юм бэ? Тэ? Шудраг эзэмшигч нь гэдэг нь юу юм бэ гэхээр за одоо яг энэ тайлбар дээр бол 2009 оны 17 дугаар одоо дээд шүүхийн 17 дугаар тогтоолоор энэ залтыг бол шудраг эзэмшигч гэдгийг бол тайлбарлаж өгсөн байна. За энэ нь бол энэ одоо шудраг эзэмшигт гэдэг хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болдог. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр шудраг эзэмшигч гэдэг нь ерөөсөө энэ хуульд л харьшлаагүй тэрийг өөрийн эзэмшилтэд авахдаа энийг хууль бус гэдгийг мэдээгүй ч юм уу тийм ээ. За мөн авсан тэр арга зам нь хууль зөрчөөгүй этгээдийг л шудраг эзэмшигч гэж нэрлэдэг байгаа. Шудраг бус эзэмшигч гэдэг нь энийхээ эсрэг эзэмшлээ хууль бус болохыг мэдчихсэн тэ мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийг шудраг бус эзэмшигч гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ дээр бол нэг юм юу тайлбарламаар байна л да. Одоо кейс тэ за манай монголчуудын ингээд шүүхэд гаргаж байгаа одоо нэхэмжлийн бас дийлэн хэсгийг нь бол бүрдүүлж байгаа нэхэмжлэл юу вэ гэхээр за хин нэгin этгээдэд одоо сая энэ дээд шүүхээр сая 2024 оны 4 сарын 30-ны өдөр шүүх хуралдааны тогтоол байж юм л та. За тэгээд тэр шүүх хуралдааны тогтоолоос ингээд уншиж хахад бол ерөөсөө ийм юм байж байгаа. Би ингээд ийм машинтай. За тэгээд энэ машинаа чөлөөлж авахын тулд одоо банк усад ингээд хураагдах гэдээсэн. За тэхийн тулд өөрийнхөө найзаас ингээд мөнгө аваад за тэгэхэд машинаа ингээд шилжүүлээ өгсөн юм тухайн үедээ те. Гэтэл машинаа шилжүүлээ өгсөн чинь нөгөө хүн маань машины маань юг өгдөггүй. Одоо машины маань нэрийг шилжүүлж өгдөггүй. Тийм учраас энэ хүний хууль бус эзэмшлээс миний машиныг чөлөөлж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Нэгтгэдээс. Нөгөө нэг машины эзэмшилтэд аваад байгаа этгээд тийм ээ тэр машиныг унаагүй өөрийнхөө хажууд аваачиж тавиагүй гэхдээ тэр машиныг банк усаас нь чөлөөлөхөд тодорхой хэмжээний мөнгө гаргацсан. Тэгэнгүүт нөгөө эсрэг этгээд нь яаж байгаа вэ гэх юм бол өөрт нь яг шудраг бус эзэмшил үүсэж штэ. Шудраг бус эзэмшил үүсэж чинь. Энийг хууль бус гэдгийг мэдчихсэн. Авж байгаа бол тэр хоёрын хооронд өөр харилцаа байх ёстой байтал тийм ээ өөрөө тэрийг чөлөөлж аваад за тэгээд тэр мөнгөө сөрөг нэхэмжлэр нэгдэг ийм нэхэмжлэл одоо дийлэн хэсэгт ийм байдаг. Одоо энэ дээр ганцхан машин яригдахгүй байшин савд ярьж ийм асуудал яригддаг тийм ээ. За тэгэл өөр бас хөдлөх хөрөнгүүд дээр ийм асуудал яригддаг. Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлээ, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлээ. Энэ хүний одоо хууль бусаар ингэж эзэмшээд аваад байгааг чөлөөлүүлэх гэсэн маргаанууд их байдаг. За тэгэхээр энэ дээр шүүх яаж шийдэж байгаа вэ гэх юм бол яг энэ шударгаар олж авсан юм уу гэдгийг тогтоохын тулд талууд нотлох баримтаа авчираад хоорондоо мэтгэлцүүлээд за тэгээд тэр мэтгэлцээний дундаас за одоо аль нь ерөнхийдөө шударга эзэмшигчин, аль нь шударга бус эзэмшигчин гэдгийг тогтоогоод за тэгээд шүүхийн хуулиа хэрэглээд тэгээд шийдвэр гаргадаг. За тэгэхээр яг ийм маргаан байна. Тэгэхээр энэ дээр бол одоо яг хуульчийн хуваар тий яг энэ нэхэмжлэлийн шаардлага гаргах хэрэгтэй юу энэ этгээд тий. За ер нь тий чиний асуулт бол яг нэлээд бас өмнө нь өөр зүйлийг ярьж иж бас тайлбарлагдана л да. За өмчлөх эрх.
эзэмших эрх гэлээ. Гэтэл өмчлөх эрхэн дотроо бол юу гэдэг одоо оруулцдаг вэ гэхээр за өмчлөх эрх гэхээр өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзмжээр чөлөөтэй эзэмшиж гэж байгаа юм. Ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа хаалгаас хамгаалах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр ер нь бол өмчлөгчд маань хамгийн эхлээд эзэмших эрх нь бол ингээд үүсэж штэ тийм үү. За тэгэхээр өмчлөг эзэмших. За тэгвэл энэ дээр бас нэг тийм ялгаатай зүйлүүд бол байдаг. Одоо жишээлбэл ингээд газар олохдоо Монгол улс чинь эзэмшихээр өмчлөхөөр гэдэг ингэдэг штэ тий. Ингээ өгөөд байдаг. За өмчлөх нь бол яадаг вэ гэхээр тухайн хүний яг ингээд өөрийнх нь өмч олцдог тэр бол тухайн хүн бол ингээд түүнийг бол бүрэн зарцуулах эрх хуулиар олгогдсон одоо бусад эрхүүд нь ингээд нээлттэй одоо шударгаар олоод авцсан бохол тэрийг одоо захиран зарцуулга эрх нь тухайн өмчлөгчд бүрэн үүсдэг. За эзэмшигчд ч гэсэн мөн адил үүснэ. Гэхдээ эзэмших эрх гэдэг маань бас өөр хүний өмчлөлийн зүйлийг бас тодорхой хугацаагаар эзэмшиж бас ашиглаж болох юм зохицуултууд бас байгаад байгаа тийм үү. За тэгэхээр мэдээч эзэмших гэдэг маань хуулийн дагуу энэ юмыг эзэмшээд байна уу? Хуулийн дагуу энэ юмыг те энэ хүн одоо ашиглаж байна уу гэдэг дээр бас эзэмших гэдэг яригдах нь гэсэн үг. Тэгэхээр өмчлөх, эзэмших гэдэг хоёр бол бас одоо ингээд төсөөтэй юм шиг мөртлөө маш ялгаатай ойлголт байх нь тийм үү. Тэгэхээр тухайн үед хуулиар тэр хүнд эзэмших эрх олгогдсон байгаа тохиолдолд тэрнийг бол шаардах эрх нь тэр хүнд нээлттэй байх нэ. За өмчлөгч маань бол ингээд өөрийнхөө эзэмших тэр өөрийнхөө одоо тэр өмчлөлийн зүйлийг бол эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхтэй. Тэгэхээр тухайн хүний өмчлөх эрхийг өөр хүн шудраг бусаар эзэмшээд ашиглаад авах юм бол яах нь өөрийнхөө одоо юм шаардах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээ өөрийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдэлийг талсан зогсоогоод өөрийнхөө одоо өмчлийн эд хөрөнгийг бусдын эзэмшлээс, бусдын хууль эзэмшлээс ингээд шаардаад явдаг. Тийм. Тэгэхээр газар дээр бол ерөнхийдөө газар дээр одоо нөгөө эзэмших эрхтэй. Гэхдээ одоо сүүлд нөгөө нэг туслангийн газрууд эзэмших эрхтэй байжгаад айгүй өмчлөгчөөр ингэж болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол эзэмшил маань өмчлөгчөөр ингэж солигдоод бүртгэгдэж байгаа юм. Одоо нөгөө нэг юунууд бол сүүлд айгүй их гэж гарч байгаа. За газар дээр бол бас нөгөө шудраг өмчлөгч мөн эзэмшигч мөн гэдээ бас айгүй их маргадаг тийм үү. Гэтэл бол яг энэ дэр тухайн газрыг ингэж маш олон жил тэр хүн ингэж эзэмшээд ашиглаад ингэж явцсан. Гэтэл тухайн газрын одоо хамгийн анхны өмчлөх эрх хэн дээр үүссэн бэ те. Гэхдээ тэрэн дээр газрын одоо нөгөө кадастр юм угаа аваагүй зөвхөн ингэ нөгөө кадастр хийлгчээд магтгүй те. Хүсэлтээ өгчөөд орхицсан. Гэтэл тухайн газрыг өөр хүн маш олон жил ингээд өөрийнхөө эзэмшилд ингээд байлгацсан тохиолдолд ингээд жинхэнэ нөгөө нэг энэ одоо газрын жинхэнэ одоо эзэмшигч нь хийн те шудраг эзэмшигч нь хийн шудраг өмчлөгч нь хийн гэл ингээд тогтоодог шүү дээ те. Тэгэхээр эзэмшил гэдэг маань бол бас арай өмчлөх ингээд эрхээс бас арай өөрөөр гэж ойлгогддог байх нэ. Гэхдээ тэр эзэмших эрхийг бол заавалжгүй хуулийн дагуу одоо олж авснараа тухайн хүнд тэр зүйлийг эзэмших одоо их бол үүсдэг байх нь гэж ойлгож байна тийм. Яг энэний ялгааг ингээд мэдхийн тулд бол маш олон кейсэн дээр ажиллах шаардлагатай болно. Тэгжээч одоо юу гэдгийг эзэмших эрх үү, өмчлөх эрх үү гэдгийг ялгах шаардлагатай. За хамгийн түрүүнд бол яг зүгээр шууд хэлэхэд бол одоо яг үл хөдлөх хөрөнгө төр гэхэд өмчийн гэрчилгээ байж байгаа шүү дээ. Өмчийн гэрчилгээ, эзэмшлийн гэрчилгээ хоёр шал өөр ялгаатай. Эзэмших эрх нь хугацаатай олгогдсон байдаг те. За одоо газар дээр гэхэд 15 жилийн хугацаатай ч гэдэг юм уу те. 5 жилийн за 5 жилийн хугацаатай ч гэдэг юм уу те. Гэтэл өмчлөх эрх чинь өөрөө тэр хүнийг өхөөлн за өгснийхэн дараа тэгээ нас урсныхан дараа бас өвлүүлж болдгоор онцлог байдаг. Тэгэхээр энийг бол юунаас мэдэх вэ гэх юм бол хуульчаас асууж агаад те хуульчид хандаад энийг мэдэх боломжтой. За миний энэ эзэмших эрхэнд ямар риск байна вэ те эсвэл миний энэ өмчлөх эрхэнд ямар риск байна вэ гэдэг асуудлыг. За дээрэс нь иргэдэг би бас нөгөө чивт хоёр өмнөх нэвтрүүлгүүдээр хууль бус гэж тооцож болох хэлцлүүдийн талаар за хууль анханасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн талаар ярьсан. Тэгэхээр энтэй холбож хэлмээр байгаа. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн этгээдээс эзэмшил болон өмчлөлийг авахдаа та хизээч битгий тэг хууль зөрчсөн хэлцэл хийгээрэй. Тэгэх юм бол хууль зөрчсөн хэлцэл хийх юм бол одоо энэ эзэмшил үүсэх гэдэг нь шүү дээ, тийм. Эзэмшил нь үүсэхдээ хууль ёсны дагуу үүссэн л байхыг ойлгох гэдэг эзэмшил гэдэг нь. Тэгэхээр хууль бусаар үүсчих юм бол таны дээр эзэмшил чи эзэмшил биш болно. Өмчлөл чи өмчлөл биш болно гэдгийг бас танд хэлмээр байна.
Тэгэхээр энэ дээр ямар кейс вэ нэ гэх юм бол хүмүүс ихэнх нь тэгдэг. За би энэ газараа тий бусдад барьцаалаа зээл авсан юм аа. Гэтэл нөгөө хүн маань нэрийн газрын маань нэр дээрээ шилжүүлж авчаад өгөхгүй байна гэсэн хүмүүс айгүй их орж ирдэг тийм ээ. Гэтэл нөгөө нөхөр бол тэр хоёрын анхны хийсэн хилцэл нь бол энэ ерөөсөө энэ эзэмшлийн шилжүүлж байгаа хилцэл нь өөрөө бас өөр нэг хилцлийг халахвчилж ирсэн хилцэл байгаа байхгүй тий. Тэр нь юу юм гэхээр энэ хоёрын хооронд зээлийн харилцаа байсан. Зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ хийгдэх ёстой байтал тухайн эзэмшлийн эрхийн ч юм уу, заамжлалын эрхийн шилжүүлээд авсан үйл явдал байдаг. Тэгэнгүүт энийг хүчин төгөлдөр бус хилцлээр тооцоолчаар хүчин төгөлдөр бус хилцэл нь тооцогдоод энэ эзэмших эрхийг хууль бусаар олж авсан байна гэдгийг тогтоогдоод явчихдаг. Тэгэхээр ийм риск байдаг учраас анханасаа битгий хууль зөрчсөн хилцэл хийгээрэй. Хүчин төгөлдөр бус хилцэл хийгээрэй те. Мэдээж яг та ямар хилцэл хийх чинь те та яг чөлөөт байдлаараа болвол таны өөрийн чи эрхийн асуудал юм шиг боловч цаашдаа эрх зүйн үр дагаврын хувьд бол хүчин төгөлдөр бус хилцэл хийсэн өөрөө таны нөгөө эзэмших эрхийг чи өмчлөх эрхийг чи үүсгдэг юм шүү. Тэ шудраг бус эмчлэгч эзэмшигч болох тэр зам руу хөтөлт юм шүү гэдгийг бас хэлж өгмөр байна те. За тий. За ингээд Улаанбаатар хотод 11 цаг 29 минут болсон байна. За одоо эфирийн утсыг зарлая. Бид хоёр бол одоо яг өмгөөллийн болоод за хуулийн эрх зүйн ингээд мэдээллийг та бүхэнд хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн өөр тохиолдож байгаа эрх зүйн асуудлаараа бид хоёроос одоо шууд зөвлөгөөг авах боломж нэгдэж байгаа. Тэгэхээр эфирийн утас 77 37 38 83. Тэгэхээр та бүхэн өөр тохиолдсон иргэний болоод эрүүгийн захиргааны чиглэлтэй ямар ч одоо зүйлийн талаар асууж болно. За дээрээс нь өнөөдрийн ярьсан сэдвийн дагуу та бүхэн асуух боломжтой гэсэн үг. Тэгэхээр хэрвээ одоо танд одоо өнөөдрийн сэдвээр байвал их сайн байна те. Одоо яг энэ шудраг бус эзэмшигчтэй холбоотой, шудраг эзэмшигчтэй холбоотой бол маш сайн байна. За ингээд эхний утсыг авъя. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Би нэг байр хөдөлж авах гээд нэгтэй гэрээ хийгээд. За. Тэгээ мөнгө тэргээ өгсөн чинь баатрийн халтаа тэгээ огорчод байгаа. Тэгээд байраа авч чадахгүй болоод нөгөө хүнээс нэг офис авсан байхгүй юу. За. Тэгээд нэг офис авахтаа бас эхнэрийнх нь нэр дээр байсан офисыг авсан. Эхнэрийнх нь нэр дээр байсан офисыг авсан. За. Тий, тэр хүн бас л нэг баатар янз янзын замаар олж авсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо нөгөө офисийнх нь ордоор нь гарах болсон чинь нөгөө юу яачаад болдгоо. Офисыг зарсан хүн нь болохоор офисаа буцааж авна гэдэг тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ тагдаа дээр юу яацсан гэдэг. Тэгээ тэр хоёрын хөдөлთა 8 бас буцсан юм уу? Тэрийг би мэдэхгүй байна л да. Тэгээ одоо энэ та бол офисоо хүлээгээд авсан дотор нь орцсон. Ороогүй. Гэрээ нь миний нэр дээр ордоор нь гараагүй байгаа. За гэрээ таны нэр дээр ордоор нь гараагүй. Худалдаа авах гэрээтэй юу та хоёр? Ерөөсө гэрээ авахгүй. Зүгээр л компани дээр нь гэрээ шууд шилжүүлдэг. Компани шилжүүлсэн гэсэн үг юм уу? Тий. Компани дээр нь очиж асуухаар гэрээ бол таны нэр дээр байдгаараа байгаа. Гэхдээ одоо офис чинь 3 дамжчихад байна шүү дээ. Эхлээд нэг эрэгтэй нөхөр дээр байсан. Эрэгтэй нөхөр надаас мөнгө аваад байр худлаа аваад оронд нь офис өгсөн. Офисын гэрээ өгсөн гэсэн. За та хоёрын нөгөө анхны нөгөө байр худалдаа авах гэрээ байгаа юу? Тэр бол байгаа. За тэрний дараа хийгдсэн одоо энийг ийм болголоо, ийм болж байгаа тэр эхнэр тэрний нэр дээр байгаа, тэрэн дээр захиалгын гэрээнд байгаа, энийг ингэж шилжүүлэх гэсэн та хоёрын хооронд тийм хилцэл байгаа юу? Ер нь бол цагдаагаар яваад бүр эхнэр нь болно гэсэн баггүй юу? За цагдаагаар яваад эхнэр нь энэ эрэгтэйгээс манай нөхөр миний нэр дээр шилжүүлсэн энэ офисыг энэ хүнд өгж байгаамаа нөгөө байр бүтээг учраас гээд тэгээд тайлбараа өгсөн юм байна тий. Тайлбараа өгсөн цагдаад тэгсэн хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө анх байр нөхөр нь нөгөө тэр офисыг олохдоо бас нэг байртрын замаар олж ирсэн юм шиг байна. За. Тэгсэн тэр бас нэг байр өгнө гэсэн тэр оронд нь тэр офисыг авчихсан. Тэгсэн тэр офис авсан хүн гомдол гаргачаад байгаа байхгүй юу?
Тэгээд одоо энийг би яахаар юм. За. Танд нэмж асуух асуулт байна золоо. Тухайн нөгөө офисыг сүүлд нь авахтаа өөрөө нөгөө тэр офисын яг өмчлөгч буюу тэр офисын эзэмшигч чин одоо өмчилж байгаа тэр хүнтэй ер нь өөрөө ярьсан юм уу? Зүгээр ярилгүйгээр шууд нэг удаа тэр борлуулалтын албаны хүнээс за энэ хүнээс би ингээ байрныхаа оронд офисын гэрээ авчлаа. Энэ гэрээг хинээс авсан бэ гэсэн чинь бас нэг хүний нэр хэлсэн баггүй юу. Тэгээд тэгвэл чи тэр хүн рүүгээ яриад энэ дараа нь асуудал үүсгүүдээ би энэ офисыг энэ мөнгөнийхөө оронд авах гэж байгаа болохоор надад хэцүү байна гэсэн чинь ямар ч асуудал байхгүй гэдээ утсаар л нэг хайлт хэлсэн байхгүй. Тэгсэн чинь дараа нь асуудал үүсгэж байгаа. Тэр хүн ярьсан хүн чинь асуудал үүсгэж байгаа үстэй тийм ээ. Тий, анх тэр офисыг нөгөө миний намайг зайлсан эрэгтэйгийн эрэгтэйд өгсөн шүү дээ тэр офисын хүн чинь тий. Тий. За ойлголоо. Таны юуг сонслоо. Асуултанд хариулъя. Баярлалаа. За баярлалаа. За та хариулах уу? За хамгийн анх бол өөрөө орон сууц судалдаж авахар. Гэхдээ бартерын гэрээ байгуулсан юм байна тий. За тэгэнгүүтээ бартерын гэрээ бүтэхгүй болоод за тэрнийх нь оронд би нэг офис өгөө гэж тохиролцсон байгаа байхгүй юу. За тэгэхээр мэдээж ихний гэрээ болвол ингээд өөрөөсөө тохиролцоод ерөнхийдөө гэрийг цуцлаад дараа нь оронд нь дахиад офис өгөө гэсэн байгаа юм. Тэгэхээр яг энэ дээр бол одоо энэ худалдаа авахч маань бас ингээд бас нөгөө гэрээний мэдлэггүй тэгээд бас маш их хайн ганцсан байна л да. Одоо тухайн офис хэний нэр дээр байгаа юм те. Тэр захиалгын гэрээний яг одоо захиалагч нь хий. Тэр захиалагчаа заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Заавал зөвшөөрөл авч ээж тэгжээж одоо энэ офис ингээд энэ офисыг та нар энэ хүнд өгөхөр байсан юм байна. Гэхдээ энэ хүн шууд над руу одоо өгөхөр ингэж гэрээ байгуулагдаж байна гэдэг замаар тэр хүн өөрийнхөө эрхийг баталгаажуулж шалгаж авах ёстой байсан. Үүрэгтэй байсан. За энэ үүргээ бол хэрэгжүүлээгүй байна. Тэгэхээр одоо бол хэрвээ тэр хүн тухайн одоо цаатлынхан офисын эзэн болвол би бол ямар нэгэн байдлаар өгнө гэж ер нь бол ингээд хэлсэн байдал харагдахгүй байгаа. Уцаар ихэр хин гэдэг хүн хэлснээ ч мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр дахиад цаанаа маргаантай. Тэгэхээр энэ хүн бол одоо яг одоогийн ингээд байдлаас харахад энэ офисыг одоо шууд ингээд авах эрх бол бас үсэхгүй л харагдаад байна. Үсэхгүй харагдаж. Ярианаас нь үсгэд. Ярианаас нь үсгэд. Тэгэхээр хохирлоо бол барагдуулж авсан нь зүйтэй ахал гэж үзэж байна. Эсвэл хамгийн тийм эсвэл хамгийн анхны тэр нөгөө худалдаа авах гэрээ яаж хийгдсэн те. Тэрний дагуу шаардлага гаргах юм уу? Эсвэл одоо ингээд яг хохирцсан байгаа зүйлүүдэд тооцоод өөрийнхөө одоо гэрээ цуцлсантай холбоотой хохирлоо шаардах юм уу? Те гэрээнээс татгалцсантай холбоотой хохирлоо шаардах юм уу гэд явсан зүйтэй ахал гэж үзэж байна. Тэгэхээр энэ хүн дээр энэ хүний хувьд бол яг ингээд 2-2 гэрээ хийсэн мөртлөө хоёулан дээр нь бол бас ингээд юугүй хандсан байна шүү дээ. Тийм тэгж харагдаад байна. Одоо яг бас нэг надад өчигдөр урждэр ахаа нэг ихчд бас надаас тэр яг хилцэлтэй холбоотой зөвлөгөө авсан байхгүй юу. Тэгээ тэр ихч бас нэг одоо орон сууц захиалцсан. Тэгээд одоо миний энэ гэрээ хүчин төгөлдөр бос байна уу үгүй байна уу энэ одоо ямар алдаатай байна надад шалгаад өгөөч гэдээ ирсэн байхгүй юу. Тэгээ ирээ тэр гэрээг шалгасан чинь ингээд улсын бүртгэлийн гэрчлэгээний ард нь байгаа нөгөө нэг одоо гэрчлэгэн дээр нь бичигдсэн байгаа захирал нэгдүгээр гар үсэх зураг байгаа даа. Тэгээд хэлбэрийн шаардлага. Тийм ерөнхий захирал гэдэг одоо хүн гар үсэх зурцсан мөртлөө тухайн хүн ерөнхий захирал гэдэг нь одоо юугаар нотолж байгааг нь байхгүй. Тэрний нөгөө нэг нотлого баримт байхгүй. Гэрчлэгийн арталт нь бичигдээгүй. За тэр дөрмийн одоо дөрмөн дээр нь хувьцаа эзэгшигч юм бол хувьцаа эзэмшигч юм аа гэдгийг нотлох баримт байхгүй. Гэсэн ямар ч баримт нотлохоо байхгүйгээр зөв шал өөр хүн гар үсэх зурцсан байгаа даа. Тэгээд ерөөсөө ингээд эхнээсээ эхлээл унахаар гэрээ харагдаж байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр одоо ер нь бол яг ингээд гэрээ байгуулахдаа за магадгүй те ерөнхий менежер нь төлөөлж байгаа бол те тэр менежер тэрийг энэ компаниг төлөөлж байгаа гэдэг ядаж л тийм нотлого баримтыг заавал асуух хэрэгтэй байхгүй юу. За дараа нь улсын бүртгэлийн гэрчлэгийг нь харж агаад энэ хүн яг энэ одоо гэрээг төлөөлж зурх хэрэгтэй этгээд мөн байна уу, гүйцэтгэх захирал нь мөн байна уу, хувьцаа эзэмшигч ерөнхий захирал нь мөн байна уу, энэ хилцгийг хийх эрх олгогдсон байна уу гэдгийг бол шалгах хэрэгтэй байгаа юм. Гэтэл яг энэ байдлаас эхлээл тэр гэрээ анхны шаардлага хангахгүй болоод явчихж байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулахдаа ер нь бол анхааруул зохих ёстой зүйлсийг бол заавал анхаарах хэрэгтэй. Яг одоо энэ тохиолдолд энэ хүн одоо бартераар гэрээ байгуулж байгаа. За арилжааны гэрээ байгуулж байгаа. Энэ тохиолдлуудад бол яаж би гэрээ байгуулах вэ гэдгээ ер нь бол хувьч дээр ороод зөвлөгөө авчаад тэгэд гэрээгээ байгуулсан бол энэ эрсдлүүдээс бол өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой байсан байна л гэж харж байна те. За баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. За өдрийн мэнд. Тасарчлаа. За та дахиад залгаарай. За саяны зүйл дээр бол дахиад яг
миний зүгээс бол нэмж хэлэхэд бол яг эхний гэрээ бол худалдаа авах гэрээ хийгдсэн. Дараагийн одоо тэр бартерыг шилжүүлээд байгаа дахиад өөр зүйл, өөр эд хөрөнгө өгөх гээд байгаа нь төлбөр барагдуулах хилцэл байгуулагдсан харагдаж байна. За тэгэхээр төлбөр барагдуулах хилцлийн дагуу та шаардлага гаргах бүр эрхтэй гэж бас хэлмээр байгаа. Тэгэхээр нөгөө хуульч болгон өөрийн өнцгөөс энийг тайлбарлаж байгаа учраас та хэрвээ илүү нарийн мэдмээр бол бидэнтэй дараа нь нэвтрүүлгийн дараа холбогдоод илүү одоо нотлох баримтуудаа үзүүлээд тэгээ зөвлөгөө аваарай гэж хэлээ. За саяны сонсогч аавъя. За өдрийн мэнд. Сайн байна. За юугаа радиогоо жоохон багасгаад уцаараа яриарай. За сайн байна. Би нэг юм манай аавч хоёр одоо анх нэг 70-аад онд ингээд 60-аад онд ерөөсөө гэр бүл одоо гэр бүлийн мөнчилс өв залхамжлсан газартай байхгүй юу? За. Тэгээд тухайн үед ингээд нөө кадаструуд хийгдээд одоо ингээд энэ он цагийн хугацаанд ингэж яваад тэгээд одоо нөө кадастрын нөө цэгүүд маань ингээд нам журмаараа байж агаад одоо ингээд сая ингээд 2020 оны ингээд шинжилсэн ийм кадастрын зургаар манай цэгүүд ерөнхийдөө ингээд багасж орж ирээд тэгсэн мөртлөө одоо тухайн үеийн нөгөө 2010 14-5 онд хийгдчихсэн кадастрын зурагнаас тис ондоо болоод ингээ гараад ирж байгаа байхгүй цэгүүд нь. Тэгээ энэ маргааны ч юм уу одоо энийг би одоо ер нь хаана яаж хандаж яг энэ урдны байсан цэгүүдийнхаа ерөнхийдөө олж тогтоож яг ингээ газраа баталгааж өгчтэй бай. За би таны асуултанд хариулъя. Эзэмших хэрэгтэй юм уу? Өмчлөх хэрэгтэй юу газар нь? Өмчлөх хэрэгтэй. Өмчлөх хэрэгтэй. За. Тэгээд ер нь бол энэ өмчлөх эрхийн ийм цэгүүд байна шүү дээ. Одоо нөгөө өмчлөлттэй газрын цэгүүдийг ер нь одоо босод одоо газрын албаны хүн ч юм уу эсвэл одоо өөр хүн өөрчлөх одоо боломжтой одоо биднээсийн зүгээс бол ямар ч тийм одоо нөгөө цэгээ өөрчлөх барих юм ерөөсөө байхгүй. Өргөдөлч өгөөгүй ингээд нөгөө яг л одоо ингээд нөгөө ерөөсөө саяхны хүртэл биднээс цэг өөрчлөгдсөний хүртэл мэдээгүй явсан байхгүй юу? Цэг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ямар нэгэн нүүлгэн одоо ингээд шийдвэрлэж юм уу тийм шаардлага тавьж байгаа юу? Эрхүй байгууллагаас газар одоо болохоор ингээд хажуу айлаас ерөнхийдөө яг энэ байдлыг дайлимдуулаад манайхаас ингээд танах ингээд одоо ингээд манай газарлаа 1 метр ингээд түрээд ороод ирсэн байна гэдэг нэг ийм юм яригадад ингээд хэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ тал дээр би за таны асуултанд хариулъя тийм ээ. За баярлалаа. За та хариулах уу? Хариулчих. За энэ нэгдүгээрт бол одоо захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа юм шиг харагдаж байна. За сая энэ одоо асууж байгаа сонсогчийн маань хэлж байгаагаар бол юу гэхээр захиргааны байгууллага нь өөрөө газрын одоо захиргааны байгууллага гэдэг нь энэ газрын одоо энэ цэг өөрчлөөд байгаа улс геодын зураг зүүн газар гэсэн газартай за нийслэлийн байвал нийслэлийн газрын алба за тухайн аймаг дүүргийнх байвал аймаг дүүргийн газрын албуудад энэ цэг өөрчлөх талаар яригддаг. За тэгэхээр яг энэ цэгийг бол яг өмчлөх эрхтэй хэсэг дээр энэ яг энэ цэг өөрчлөх асуудал өөрсдөө өгөөгүй за мөн энийг багасгаж байгаа гэж зөвшөөрөөгүй тохиолдолд та бүхэн одоо тэр цэгийн өөрчлөөд байгаа захиргааны байгууллагаас гарч байгаа тушаал даргын тушаа шийдвэр байгаа. За мөн одоо тэр хариуцж байгаа ажилтны тушаа шийдвэр байгаа. Тэрэнд одоо холбогдуулаад гомдлоо захиргааны эргийн шүүхэд гаргах ёстой. За тэрийг их нэгдүгээрт олж авах ёстой гэсэн үг. За хоёрдугаарт бол яг энэ өмч багасаад байгаа одоо газрын одоо энэ цэг багаснаа гэдэг чинь нөгөө өмчлөөд байгаа газрын метр квадрат багасаад байгаа асуудал байгаа. За тэгээ энэ метр квадратыг багасгасантай холбоотойгоор бас иргэний журмаар шүүхэд хандах ёстой гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг одоо хийх ёстой. Тэрнээс биш одоо яг энэ нэвтрүүлгээ хариултаар бол одоо бүрэн дүүрэн хариулж чадахгүй л дээ. Гэхдээ яг одоо хаана хандах вэ гэхээр та одоо тэр газрын чинь кадастрын багасгасан тэр цэгүүдийг багасгасан одоо тэр даргын шийдвэрийг олж аваад за тэр шийдвэрт гомдол гаргаад за тэр шийдвэрийн одоо хууль бус акт болох
илт хууль бус акт юм уу аль нэг байдлаар нь захиргааны эрийн шүүхэд гомдлоо гаргаж өгнө. За тэрнээс өмнө бол бас урьдчилан шийдвэрлэх ажиллагаанууд гэсэн юмнууд байгаа. Тэгэхээр энэний талаар бас дэлгэрэнгүй тайлбарыг бол та нэвтрүүлгийн дараа бас биднээс уцтаад асуугаарай. За ингээд нэмээд юу хэлэхэд байна байгаа байхгүй юу? Газрын кадастр нь өөрчлөгдсөн байна гэдэг байгаа тий. Тэгэхээр нэгэнт бол тухайн газар дээр өмчлөх эрх бол гарцсан. Яг одоо тухайн газар дээр зөвхөн кадастрын цэг ингээд өөрчлөгдсөн гэж байгаа. Тэгэхээр тэр цэг тогтоолох ажлыг бол бас хийж болдог. Тэгээд нөгөө газрын албатаа хандаад одоо яг цэгийг давхцаад байгаа мó аль эсвэл тий цэг нь өөрчлөгдөд байгаа мó гэдгээ тодруулаад тэгээд яг тэр холбогдох яг тэр юмнуудад нь одоо ахлаад гомдлоо гаргаад эхлээд газрын албан дээр очиод бол энэ бол баг шийдэгдчих асуудал юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр цэгээ ер нь бол яаж тогтоох хэвтэй юм те. Яг тэр байдлаар нь тогтоогоод ингээд явхад бол боломжтой. Хэрвээ бүр ингээд тогтохгүй одоо яг тухайн өөрийнх нь өмчлийн газраас хасагдсан юм уу өөр цэг нь бол бүр яг өөрчлөгдсөн байх юм бол энэ дээр бол гомдлоо гаргаад явхад бол бүрэн боломжтой л харагдаж байна. За дараагийн сонсогчийг аваа. Сая тасарчлаа. Яг авах гад тасарчлаа шүү. Та дахиад залгаарай 88 та дугаар та дахиад залгаарай. За тэгэхээр яг одоо энэ саяных бол яг энэ өмчлөх эрх, эзэмших эрхтэй бол яг холбоотой ийм асуултыг бол асууж байна. За энэ асуултанд хурдхан хариулах юм. Өдрийн мэнд. Өдрийн мэнд сайн байна. Сайн байна уу? Сайн байна. Би нэг түрээсийн гэрээтэй холбогдолтой юм асуух гэсэн. Болно. За манайх яг нэг офисын түрээсийн гэрээ байгуулчаад сайн нэг үйл ажиллагаа доголдоод 1-2 сарынхаа түрээсийн төлбөрийг төлөөгүй байхгүй юу? За гэрээнийх нь заалтан дээр нь болохоор тухайн үний хоног хэтрүүлсэн алдан гэдэг хувь хэмжээ ерөөсөө тавиагүй. Хүний дүнгийн 50% хүртэлх үнийн дунд алдангаас хэтрэхгүй байна гэсэн заалт оруулсан. Тэгэнгүүт 3 сарын 1 гингүүт 3 сарын 1 за төлбөрөө төлчээж одоо үйл ажиллагаагаа явуулаа гэдэг байдлаар цаашийн солиод татах асуудал хийгдэж байгаа юм. За тэгээд одоо төлбөрөө төлөөд ингээд дотор нь үйл ажиллагаа явуулъя. Манайх ингээд үйл ажиллагаа авах учраас одоо мөнгө төгрөг ингээд асуудал ярингууд за 4 сарын 1-ээр ингээд орж болно. Гэхдээ одоо нөгөө лацсан энэ хугацаа байгаа шүү дээ. 3 сарын 1-ээс эхлээд лацсан хугацааны түрээс тэрийгэ мөн адил алдангаар тооцоод ингээд нийт 3 сарын алдан тооцоод баг ингээд түрээсийнх нь төлбөр нь болохоор нэг 6 сая төгрөг 3 сарын төлбөр нь болж байгаа. Тэгэнгүүт алданг нь баг 2 сая 100 мянган төгрөг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь ингээд нөгөө яг нөгөө хорвуулын байдлаа үйл ажиллагааг нь 2 даблдаж одоо нэгэн татсан тэгсэрнээ дахиад алдан тооцох гэдэг ийм зүйл байдаг юм болов уу? Гэрэн дээр бол ямарваа нэгэн латтах мацтах гэсэн юм байх байгаа юм. За тэгвэл таны асуултанд хариулъя. За баярлалаа. За та хариулах уу? За түрээсийн төлбөр дээр алданг бол заагаагүй гэж штэ тий. Алданг заагаагүй бол мэдээж гэрээ бол алданг авах эрхөө өсөхгүй. Тэгвэл алдангаа ганц заалт оруулсан. Заалт оруулсан мөртлөө хувь тогтоогоогүй юм шиг байна тийм үү? Зүгээр ингэсэн л юм шиг байна л да. Миний сайн ойлгосноор бол ерөнхийдөө алданг нь 50% сэтрэхгүй байна л гэд тэр заалт оруулсан болохоос биш яг алданг нь хоног тутам тэд мэд гэж заагаагүй юм байна. За. Тэгэхээр яаж алдангаа бодоод байгаа нь айгүй сонирм. Одоо энэ хүн ойлгохгүй явж штэ. Гэрэн дээр заагаагүй мөртлөө яаж алданг болдоод байгаа юм бэ гэд. За дээрэс нь нөхрийн бол асуугаад байгаа юм бол бидний ингээд өрөөг лацтаад бид нэр тий өрөөндөө орж чадахгүй байсан бэжж яхаараа бид нар одоо дахиад алдангийн төлөх ёстой юм бэ. За яг түрээсээ л төлдөг юм байгаа зү те. Гэтэл лацсан байгаа асуудал нь өөрөө яагаад алданг төлөх боломж алдангийг дахиад шаардах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал яриад байх шиг байна л да. Тийм байна тий. Тэгэхээр одоо гэрээндээ эднийх бол 3 сар төлөөгүй гэсэн үү тий? Тэгээ сүүлийн 2 сар төлөөгүй гэсэн. Сүүлийн 2 сар төлөөгүй. Мэдээж бол гэрээний заасныхаа дагуу хугацааг бол мэдэгдсэн байх гэж бодож байна. Мэдэгдээд тэгээд шууд одоо тухайн газрыг лацтаад одоо цоожлоод тэр хүмүүсийн одоо нэг үйл ажиллагааг доголдуулах эрх бол түрээслэгчд бол ер нь байхгүй. Хэрвээ гэрээндээ бүр одоо тусгаалan заагаад тий 3 сарын дараа хугацаа өгөөд ингэсэн тохиолдолд өөртөө ингээд авнаа гэд бүр гэрээндээ заацсан бол одоо арай өөр байх бах. Гэхдээ бол гэрээ тэр талаар заагаагүй гэж шүү дээ. Тий. Тэгэхээр бол шууд одоо түрээслэгчийг
шууд одоо нөгөө нэг түрээслэгчийн эд өмсийг цойжилж тэр түрээсийг одоо хаачаад тэгээд хаасан хугацааныхаа одоо алтанг гэж бодож авах бол үндэслэл байхгүй. Үндэслэлгүй харагдаж байна. Одоо гэрээг нь уншааг болохоор сайн мэдэхгүй. Энэ бол зүгээр тухайн хугацаанд одоо тухайн түрээслэгчээс болоод учирсан хохирол байх юм бол тэр хохирлоо олвол шаардаж авах хэрэгтэй. Одоо түрээслэгээд одоо магадгүй дахиад дараагийн түрээслэгчид түрээслэх гэж яхад бол тий одоо түрээслүүлэхгүй одоо тухайн одоо байгууллагаас болсон ч юм уу тий ийм тохиолдолд бол өөрийнхөө одоо учирсан хохирлыг нотлоод түүнийгээ бол уулын шаардвал энэ нь бол арай хуулийн дагуу үнэлэлтэй байх байсан байна л гэж харж байна тий. Нөгөө талаас нөгөө нэг энэ байгууллага өөрөө одоо тэр түрээслэгч байгууллагыг ярьж шүү тий. Түрээслүүлэгч байгууллага нь өөрөө ерөөхдөө тухайн эд хөрөнгийг одоо тэр өрөөгийн лацдахдаа юу тайлбарлахаас хамаарах гэдэг нь л та. Түрээслүүлэгч бол ингэж тайлбарлах байх. Эднийх мөнгө өгөхгүйсэн учраас эдний эд хөрөнгийг бид нэр юу яасан юм аа? Барьцаанд авсан юм аа. Тэгээ 2 сар барьцаанд авсан юм аа гэж тайлбарлах байх. Гэхдээ бол яг үнэн чанартай бол тэгээгүй гэдг нь харагдаад байна шүү дээ. Юу гэхээр өрөөнд нь оруулахгүй байсан байна. Та нар түрээсээ өгчөөч над өрөөндөө ороо гэдэг юм яриад байсан байна. Тэгэхээр яг тэрнээс нь үзэх юм бол яг тийм ирэх бол түрээслүүлэгчд бол олгоогүй хуулиар болоод тий гэрээгээр бол олгоогүй харагдаж байна. Дээрэс нь алдангийг бол зайлшгүй одоо иргэний хуулийн зааснаар алданг бол заавал бичигдсэн байх хэрэгтэй гэрээн дээр. Хэрвээ гэрээн дээр алданг бичигдээгүй саяны хилээд байгаа асуудал нь бол нэг 50% хүртэл байна гэж заасан болохоос биш алдангийг яаж тооцох талаар ерөөсө заагаагүй бичээгүй байгаа учраас энэ бол бүхэлдээ алдангаа шаардах ирэхгүй харагдаж байна. Энэ яг саяны ярьснаар бол та гэрээг маш сайн уншаарай гэж бас танд зөвлөмөр байна тийм ээ. Тийм. Тэгээ энэ түрээслэгчдэр бас ингээд түрээслүүлэгч талыг хохироогоод байгаа бас үйлдэлүүд харагдаад байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл би нэг байгууллагад ингээд зөвлөгөө өгдөг. Эдгээр одоо жишээл түрээслэгч нар байна шүү дээ тий. Одоо магадгүй ингээд 3 сар дараалал төлбөрөө төлөхгүй. Тэгээд нөгөө үйл ажиллагааг нь доголдуулж чаддгүй. За тэгээд эдгээр ингээд за ерөнхийдөө бол ингээд зарим тохиолдолд одоо түрээслүүлэгч чинь түрээсийн гэрээнийхээ үүргийг удаа зөрчөөд боломжит хугацааг нь хуулиар ингээд олгоод за олгочихж байгаа. Тэр тохиолдолд ингээд түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тохиолдолд одоо өөрийн зүгээс тийм арга хэмжээ авахаас аргагүй болцдог. Тэгэхээр бол энэ дээр бол түрээслэгч хоёр нэг нь түрээсийн төлбөрөө төлөх, нэг нь болвол нөгөө орон байраараа хангах юм үүргийг нэг талаасаа гүйцэтгэж байгаа учраас аль талынхаа үүргийг зөрчихгүй байх ёстой. Хэрвээ түрээслүүлэгчид та түрээсийн төлбөрөө төлөөгүй одоо ингээд түүний эрхийг зөрчсөн байх юм бол та алданг болон одоо гэрээнд ингээд алдангийн хэмжээг заагаад өгсөн бол яг тэргээр нь төлнө. Үгүй бол нөгөө түрээслүүлэгч маань өөрт учирсан хохирол буюу одоо тухайн байрыг түрээсч чадаагүй бол тэр хэмжээгээр хохирлоо нотлоод танаас шаардах юм эрхтэй байдаг шүү. Тэгэхээр энийг бол бас анхаарах зүйтэй гэж зөвлөмөр байна. За маш их баярлалаа. За ингээд энд хүрээд өнөөдрийн манай нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Одоо 2025 оны 3 сарын 22-ны 11 цаг 51 минут болсон байна. За та манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт байх юм бол за мөн асуух зүйлс байх юм бол та хуульчийн хариулт Facebook хуудаснаа болоод өмгөөлийн цэцэн хуульч консалтинг хуулийн фирмийн пэйж хуудаснаа та асуулт хэлбэрээр за мөн комент хэлбэрээр та бичиж үлдээж болно. За мөн одоо энэ нэвтрүүлгийн доор гарч байгаа 77 33 38 тэг 7 гэсэн манай фирмийн утас руу та ажлын өдрүүдэд ажлын цагаар залгаад та бүхэн мэдээлэл аваарай. За ингээд та бүхэнтэй одоо өнөөдөр хуульчийн хариулт нэвтрүүлгээр өмгөөлөгч Зол Заяа, за хөтлөгч Мөнхбат миний би, за студийн найруулагчаар ангарагнаар ажиллаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай. За баяр та.